би яг нөгөө хугацааных нь хувьд аваад үзлээ л дээ. Тэгээ би нэг судалгаа уншсан. Тэр нь яг одоо Америкт хийсэн судалгаа. Тэгэхээр мэдээж унгаан англи хэлтэй эсвэл англиар ярьдаг хүмүүсийн дунд авагдсан байгаа. Тэр англиар ярьдаг хүмүүс үл жишээ нь герман хэл сурахад яг хэдэн цаг зарцуулсан гэхээр 750 цаг гэж гарсан байл. Тэр нь яаж юм гэхээр яг нэг хүн өдөрт бүтэн цагаар буюу 8 цагаар зөвхөн тэр герман хэл дээр зарцуулаад өдөр тутамдаа ингээд зогсолтгүй давтах юм бол нэг 750 цаг зарцуулна гэж. Тэгтээ тэгээ бодоод үзэхэр чи англи герман хэл чи хоорондоо жоохон төстэй. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол магадгүй тэгж гарах нь бол судалгааны хувьд бол тодорхой баг. Миний юу надад их сонирхол татсан гэхээр юу вэ гэхээр одоо тэр яг англи хүмүүс эсвэл Америк хүмүүс Америкээр англиар ярьдаг хүмүүс эсрэгээр араб ч юм уу мандрин эдийн хэлийг сурахад 1100 цаг зарцуулж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг нь яг уруугаар нь юу гэж бодсон гэхээр монголчуудын хувьд ч гэсэн герман хэл чинь бас яг л хол хэл. Тэгэхээр биднээс ч гэсэн ялгаагүй нэг хүн өдөртөө л 8 цагийг одоо юу гэдэг герман хэл зарцуулаад зогсолтгүй ингээ явлаа гэхэд 1100 цагийг зарцуулах юм байна гэж бодсон. Ойролцоо байх болов гэж бодож байгаа. Гэтэ яг тэр нь өөрчилж байна. 1100 цагаа гэхдээ би өдрөөр нь шилжүүлэх юм бол за нэг энийг үзэж байгаа та нар нэг хүн те өдөртөө л ажиллахаа хажуугаар 4 цаг герман хэлд зарцууллаа гэхэд зогсолтгүй явах юм бол 275 хоног гэж гарч ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө герман хэл за үнэхээр зогсолтгүй ингээд 4 цаг зарцуулаад явах юм бол за магадгүй 1 жилийн дотор сурах боломжтой гэж би